Хоёр өөр химнэл, хоёр өөр зан аш. Гэхдээ нэг цэг дээр очирвол юу болох вэ? Гал шиг зөрлөлдсөн халуухан залуу Шиня Сузуки. Мус шиг хүйтэн 50 залуу Шиня Сугики. Чачача, самба, румба, пасада бол жааю. Эдгээр таван бүжиг бол Шиня Сузукигийн илэрхийлэл. Вальс, танго, вени вальс, удаан фокстрот, хурдан фокстрот эдгээр таван бүжиг бол Шиня Сузукигийн илэрхийлэл. Японы 31 дахь удаагийн бүжгийн авраг шалгаруулах тэмцээнд Латин Америк бүжгийн аврагаар Шиня Сузуки Тажимаки, Цинген бүжгийн аврагаар Шиня Сугики Бусако Ягаминаар тодорсноор тэмцээн өндөрлөн. Энэ хоёр маань тун адилхан нэртэй учраас Шиня Сузукиг Сузуки, Шиня Сугикийг Шиня гэд удаавь. Манай галмус хоёр хоорондоо зөрөхөд Шиня Сузукигээс тенденст орох санал тавьсан байдаг. Ерөнхийдөө л манай хоёр өөрсдийнхөө бүжгийг бие биедээ заана гэсэн үг. Энэ саналд нь татгалзсан тухайгаа Тажимад хэлэхэд яагаад хэмээн гайхна. Сузукич ямартай ч үед бол улсын авраг, тэд бол дэлхийн авраг гэд хэлэхдээ зэрэгцэн тэнд сууж байсан Шиня бид дэлхийн авраг биш, хоёрд орсон хэмээн хүрээд ирнэ. Сузукич би яагаад хоёрд орд гэж юм мэднэ. Аз хүмүүст төрүүлэх боломж байхгүй гэхэд Шиня хариуд нь би тэдний хизээж инхэн үнцийг олж харах уу гэж боддог. Чадвартай ирнэ дэшилхээс өргөж татгалздаг хүмүүс гин. Тэгсэн Сузуки би нэгтэл байх дуртай жижигэн загас гэхэд өөрийнхөө жижиг цөөрөндөө юу чамд хэм маяг би хаана байгаач түүнээс цаашгүй юм бидтэй. Чанд миний өрсөлдөгч болох чадвар байхгүй мэн гэснээр манай хүний шарыг малтан Сузуки цандлыг нь зөвшөөрдөг. Сузуки маань шүнжин балааг нь авсан бололтой. Гэртээ унтаж байтал төвний хамдрагч Тажима орж ирээд баахан нүцгэн шалдан хүүхнүүдийнх нь эд зүйлийг тараагаал явж байна. Дараа нь тэд дээвэр дээр гарч ярилцсан Тажима тенденст орно эцтэй. Дэлхийн аврагад төрүүлэх чинь билүү энэ бол бидний боломж гэхэд дэлхийн аврагтай гол нишээ түүний намайг ширтэг тэр харц ёстой солиормор юм а гээл хашгирна. Сузуки Тажима хоёр бүжгийн бэлтгэлээ хийхээр тэдний зааланд ирэхэд Шиня нөгөө хүтэн цараагаараа 30 минут хоцорлогоо л гэж байна. Бүжгийн бэлтгэлж эхлэн Шиня Сузукид цингэнд бүжиг зааж эхэлнэ. Шиня ч эмэгтэй нь болоод вайс гэдэг бол гээл явж өгч байсан. Сузуки яваад өгдгийн. Түүний хамтрагч Тажима гайхаад юу болсон бэ гэсэн нөгөөх нь намайг бүрээд энштэй л гэж авч байна. Шиня хурж ирээд яахын өргөжлүүлэх юм уу болох юм уу гэсэнд гараа өгч байгааг нь хараад агаарай. Бүжгийн бэлтгэлж Латин Америк бүжгээр үргэлжлэн. Шиняч би ямар ань гэхэд аимшигтай. Ташаа ч хөдөлгөхгүй байна гэд цамтаа тайлж аваад халуухан бие гайхалж өгөн шүү дээ. 1 2 3 4 ёо тэр бэлхүүс энтернийг яаж хөдлөөд байгаа юм бэ? Хүрээд эргээд ташаан дээрээ гарыг нь тавьж агаад баруун зун гэдэл туйлцаж өгнө. Хатуу ширүүн халуухан дулаахан гэдэл бүжгийн бэлтгэлж үргэлжилсээр манай хоёр орой хол эдэн сон мөс шиг Шиня маань яаж зүгээр ахаа олон юм яриастай л дарс хундалах гэж байхад хундгаа барьж болтгоо юм. Гэх мэт та нар ер нь ойлгож байгаа хөө те. Сузукигийн төвчээ шалтран өөрийн хэм маяыг үзүүлэхээр нэгэн газар дагуулж ирнэ. Ширээн дээр сууж байсан Шиняг босгож ирэн инээ чадахгүй бол зүгээр дуурай л юм. Жинхэнэ латин бүжгийн халуухантыг чанд мэдрүүлээгээд тэд хамтдаа хүчлэнэ. Сузуки Тажима хоёр өөрсдийн бүжгийн зааландаа сууж байх ба Сузуки маань Шинягийн талаар ярьж байна. Төвний гарт хүрэхээр л яг л сэтгэл хөдлөлийг нь мэдэрч байгаа юм шиг. Өөрийн болгомоор хяналтандаа байлгамаар юу гэмээр юмдээ тайлбарлаж чадахгүй хэмээн ярахад дурлалчихсан юм шиг л сонсогдож байна гэдэг. Манай үнч тэнэгтээд байгаарай л гэж байна. Шиня түн рүү залхан Их Британд бүжгийн тэмцээнд орж байгаа хэлэхэд хурдан ирээрээ гिचдэг. Шиня жогтойгч нэнийгээд уцаа таслана. Их Британаас Шиня буцаж ирэн тэд дахин бэлтгэлд орно. Вальсын бэлтгэлийн үеэр Сузуки маань алдаа гаргасанд Шиняч тонтогноод л яваад өгнө. Оройн баарн сунга Барманыг нь таньдаг бололтой түүнтэй Шинягийн тухай яриа сууж байна. Түүнийг ашиглаад байна гэж бодсон ч ашиглуулад байгаа ч юм шиг. Миний химнэл 50 байдлыг эвдээд л би өрн түүний хувьд хийм болтоо гэхэд Барман залууч чи яг л хайрын тухай ярьж байгаа юм шиг сонсогдож байна гэдэг. Баарнасаа гарan гудамжаар алхаж байтал Шиня тэнд бүжиглэж байдаг. Түүн дээр очиод хэсэг хар сууж байснаа тэд хамтдаа нэг газар орно. Шинягийн өнгөрсний тухай асуухад Бусакагийн өмнөх бүжгийн хамтрагчаа маш их шахаж загнаж яг өөрийнхөө төвс хамтрагч байхыг хүсдэг байжээ. Энэ нь хамтрагчид нь маш их сэтгэлийн дарамт тулж байгааг мэдсээр ээж л үржлэн тэмцээнд орсоор идэг. Тэгсэн хэрнээ түнд хайртай болчихсон гинэ.
Энэ тухайгаа ярин би ч эр хүн гэхээсээ илүү эрэлхий хэлж байх гэдэг. Тэр газраасаа гарan гудамжаар явж байхдаа би Бусокогч ингэж зоож байгаа ах гэхэд Сүзүкиж улчгаар амтангээд яваад өгнө. Шинияч явж яснаа гинэд ухсхийн Сүзүкигийн араас метроны буудлын руу гүн очин би чамааг хүсвэл болиё гэхэд Сүзүки түүнийг үнснэ. Тэгээд түүнд чи яг өөрийнхөө байгаарэ. Эрэлхий хэлж байсан ч болно. Би харин эрэлхий хэлчийг ялдаг сахиусан тэнгэр ахуулна гэж хэлээд түүнийг үнсээд метроноос буудаг. Энэ явдлаас хойш 2 сарын хугацаа өнгөрч Blackpool гэх газар дэлхийн аваргад оролцохоор ирнэ. Шинийг маань нэг залуу дуудах ба тэр нь цэнгэнд бүжгийн авраг Жулия гэх залуу байдаг. Түүний хамтрагч нь Шиниагийн экс найз охин болох Лиана. Тэд удахгүй хурмаа хийхэр болсноо хэлж Шинийг өрнө. Тэднийг харан зогсох Сүзүкич яаж зүгээр ахав очиж өөрийгөө танилцуулснаа дараагийн дэлхийн аваргад цэнгэнд бүжгээр төрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Царайг тогтоогоод аваарай л гэж байна. Тэмцээнч дуусаж ялагчдыг зарлахад Шиня Бусака 2 дахиад л хоёрт орсон байна. Тэмцээний дараах хүндэтгэлийн мужгийг Шиня болон түүний экс найз охин Лиана хамт бүжиглэхээр болдог. Сүзүкич тэднийг нухацтай гэж харан зогсно. Өрөөндөө ирэн нилээд уужчихсан сууж байхад Шинэ арайд хаалгагийн тогшино. Түүнийг ороод ирэхэд би өнөөдөр төвөг болоогүй үстэй гин. Лиана бид хоёрын дундах зүйлс аль хэдийн дууссан гэхэд одоо ч гэсэн түүнийг мартаагүй үстэй гэж Сүзүки асууна. Тэд маргалдан Шинийг орлуулгээд үчээр үнсэж гарнаа. Шиняч уурлан түүний дээр гараад хоолойг нь боосноо дахиж хамт байж чадахгүй нь өргөжлөлвөл өөрийгөө сөрүүлэх нь одоо чи миний өрсөлдөгч болсон гэхэд Сүзүки огтхонч тийм бишээ гэсэн ч эцэст нь бид хамт байж чадахгүй хэмээсээр Шиня маань гарч явдаг. Сүзүки маань жоохон хямарсан ч таажим аяр нь түүнийг зоригжуулаад бэлтгэлдээ орноо. Цаг хугацаач харамссан сүмшөг өнгөрч 2026 оны Азийн авраг шалгаруулах тэмцээн болно. Сүзүки Тажима 2 маань Латин Америк бүжгээр оролцсон. Хүндэтгэлийн бүжиг үзүүлэх тусгай зочдоор Шиня Бусака 2 ч хүрэгдэн ирсэн байдаг. Шиня маань Сүзүки бодон бид ойрхон байгаа ч хэтэрхий хол байна гэдэг. Тэмцээн өндөрлөн хүндэтгэлийн бүжиг үзүүлэхээр Шиня болон Бусакаг тайзан дээр ороход Шиня ганцаараа тайзан дээр гарч ирэн яслахад хүмүүс гайхнаа. Сүзүки дээр очин миний урилгыг хүлээн авах гэснээр тэд хамтдаа вальс, танго, вени вальс, удаан бокстрат, урдан бокстрат, ча-ча-ча, самба, румба, басадабл, жайв хэмээх бүжгүүдийг бүжиглэнэ. Хүндэтгэлийн бүжгийн дараа бүжгийн талбай дээр вальс ирхэн тенденс дээр уулзцай хэмээн үнсэлцээ салснаар манай кино маань дуусаж байна. Энэ киноны товчлолыг сонсохоор жоох уйтгартай санагдаж магадгүй ч та нар яг бүтнээр нь үзэх юм бол тэдний бүжгийн бэлтгэл хийж байгаа тэр chemistry тэр үнэхээр галзуу байсан шүү. Бичлэг маань таалагдвал лайк, саба дарахаа битгий мартаарай. Зөндөө их урмыг өвчиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Хайртай шүү.